нэг шоу үзэж хин нэгний одоо монголчуудын нэг хин нэгнийхээ сайн мууг нь үзэх гэсэн энэ нэг асуудлыг биш өөрийнхөө асуудлыг шийдэж талбай дээр очороо би одоо ингээд хөдлөө та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа хүндэтгэж хүрэлцэн ирсэн даанд боломжгүй байна. За уучлаарай талбараа харахаар цаас зөндөө олон оюутан байгаа. За бид бат хоёроо сууж нана. Сууж. Бат хоёр ерөнхийлөгчөө сууж. Бат хоёр ерөнхийлөгчөө сууж. Би уул нарай том сэдвээр ярилцах болов гэж бодсон. Ерөнхийлөгч хүн шүү дээ. Би яриадах л та. Сууж та. Тийш сууж. Би таны үгийг хүнлээ сонссон шүү дээ. Таны үгийг хүнлээ сонссон шүү дээ. Өнөөдөр бид энд ярих гэж байгаа зүйл нь юу вэ гэхээр Монголын оюутныг үн төлбөргүй зорчуулах талаар биш, Монголын оюутны холбоонд орсон нэг оюутан бүрээс авсан 8900 буюу 80000 оюутны 700 гаруй сая төгрөг бат хоёроо хаана нэ гэж асуух гэж ирсэн ерөнхийлөгчөө. За хол асуултанд шууд хариулцгаа. Шууд хариулж. Энд дэр бол ерөөс асуудал байхгүй. За би маргааш олон нийтийн мэдээллийн хэрэгслэр Иргэн төгс баяр нь Иргэндээ бат хоёрыг хууль дүрм журамж өрчөн гүтгэнд оромжилсон гэдэг гэмт хэрэгээр шүүгд өгнө. Энэ дэр бүх ховсрогын материал бусад баримтууд бүгд орно. За ойлгомжтой. Юуг нь бол урдныхаараа лээсэн бол зүгээр ш 8900 төгрөгөө бид нар өгөөл захиалсан те тэрийгээ зүгээр биднээс өгөөл яг урдныхаа чиглэлээр яваал гэвэл бид нарт бас зүгээр ш тий. Хамгийн ихтэй 8 удаа 8-9 10 удаа явдаг. Имлэг сургууль юу хоёроо нэг гэр эднэр ингэ тойроо явцдаг. Тэгээд өөр бүр хорын хол хариалтай хүмүүс болохоор бүр хид хид дамждаг ч юм уу тий. Эн чинь бас хуушныхаагаа бодвол нөгөө нэг хотын төвөөрөө болон гадуур гээд хоёр хуваагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дамжих маршрут нэх болцсон. Тийм болохоор оюутнуудын хувьд бол тодорхой хэмжээний асуудал байгаа. Гэрээсээ ирэх гэж хэд дамжиж байгаа. Тэгээд автобус нь багийн чиглэлээр явдаг болсон шүү дээ. Багийн шугамар тэгээд хэцүү. Урдных шиг хэд талаад хэд явдаг байсан дээр хаа.